Сайн байцгаана уу? Би Санжид орж байна. Өнөөдөр та бүхэндээ өөрийн дуртай санал бол гаруун киногоо танилцуулах гэж байна. За ер нь бол миний хамгийн дуртай яг алийг нэгт оруулах мэдгүй 3 кино гэдгийг нэг нь бол Хонконгийн найруулагч Вон Кар-вайн In the Mood for Love гэдэг киногоо. Энэ кино бол яг дуу, дүрс, өнгө, будаг, яруу найраг гэдгийг яг киногоор харуулсан юм кино байдаг. Дараагийн киноны Солонгосын алдарт найруулагч Пак Чан-вукийн Old Boy гэдэг кино байдаг. За мөн миний дараагийн бас нэгт оруулж чаддаг кино бол Forrest Gump байдаг. За сүүлийн 2 кино бол нөгөө юу болохыг үргэлжлэн таамаглахад хэцүү болж байна. Ер нь миний үзэх дуртай кинонууд бол их хвчлэн тийм байдаг. За миний дараа нь бас санал болгох кино бол алдар загвар зохион бүтээгч Том Фордын хийсэн Nocturnal Animals гэх гол дүр Джейк Джилленхол тоглосон кино байдаг. Энэ кино бол бас нэг ийм киноор өмнө үзүүлж байгаагүй гоё үнцгийг бол харуулсан юм кино байдаг. За дараа нь хэм бол би La La Land-ийг амьдралдаа үзсэн баг цор ганц мюзикл болох La La Land-ийг санал болгох байна. Та бүхнээс яагаад энэ киног санал болгож байгааг мэдэх бах. За дараа нь миний бас нэг дуртай кино бол About Time гэдэг цаг хугацаагаар аялдаг кино байдаг. За энэ киног үзсэн хүмүүс бол мэдж байгаа, үзээгүй хүмүүст бол би бас юу гардгийг тайлбарлах илүү үзээд үзээрэй. Маш гоё кино болно. За мэдээж дараагийн кино бол Кристофер Ноланы Interstellar. Би бол Ноланы фэнбой тийм учраас бас заавал Ноланы нэг киног санал болгох хэрэгтэй баха гэж бодож байна. За мөн дээрээс нь бас сүүлийн үед гарсан шинэ кинонуудаас та бүхэндээ санал болгоод Dune Part 2 буюу Dune-ийн 2 дугаар ангийг та бүхэн үзээрэй гэж зөвлөх байна. За мөн дээрээс нь Substance гэдэг өнгөрсөн жил гарсан киногоо. За энэ бол бас Black Mirror энэ шиг vibeтай бас plot twist сайтай гоё сонирхолтой киногоо. За миний сүүлийн санал болгох кино бол бас өнгөрсөн жил гарсан Michael B. Jordan-ы тоглосон Sinners гэдэг киног. Бас шинэ үзгээр маш гоё триллер төрлийн киног үзүүлсэн. Гоё кино болсон байлээ. Та бүхэн сонирхоод үзээрэй. За ингээ миний сүүл сандаа болгосон 3 киног та бүхэн Univision-ы хамтаа жаргалтай багцаас 2000 төгрөгөөр худалдаа авч үзэх боломжтой байгаа шүү.